одоо тийм теологи агуулсан хэсэг байгаа боловч яг бид нар үгчлэн харвал илүү практик байдлаар харах юм бол яг амьдрал дээр дэндүү бас бидний одоо тэр гайхамшигт төгс бурхны дэндүү ойрхон байгаа бас бид нар мэдрэх боломжтой юм хэсэг байгаа даа. Тэгэхээр бидний амьдрал гэрэл сүдээр ээлжилдэг хорвоо тийм үү? Заримдаа бид нар ганцаарддаг, заримдаа бид нар маш их дарамт мэдэрдэг, заримдаа бид нар маш их шаналлт автгүй бас байж идэг. Заримдаа бид нар өөрсдийн үнцийг болон оршихуун тухайч гэсэн бас бодох үед бас байж идэг. Заримдаа бас бидэрт алдаа дутагдал маань байнга давтагдах үед өөрийгөө буруутгах үед ч бас байж идэг. Заримдаа бид нар хүмүүсийн үнэлгээнээс болоод ямар нэгэн зүйл буруу болчихжээ, би буруу тийшээ явчихжээ гэж өөрийгөө үнэлэх тохиолдлууд бас байж идэг. Тэр хэмжээгээр бид нар үнд цэнэ бас алдах мэдрэмжүүдийг бид нар яг дотроо бодож эхэлдэг. Бидний дундчсан заримдаа хүмүүс дотроо хиндий ч ярьж чадахгүй. Гэхдээ өөртөө ярьдаг чи чадахгүй, чи хангалттай биш вэ? Чи бол үн цэнгүй гэж хэлдэг үгнүүд ч бидний дотор байж болох юм. Эдгээр шүүмжлэл нь, эдгээр гутран үгнүүд нь, эдгээр хүнд үгнүүд нь бидний амьдралыг урагшлахад маш их хүнд байдаг. Иймэрхүү зүйлсүүд бидний амьдралд ингээд удаан явах үед юу болдог вэ гэхээр би орхигдсон эсвэл нэг нууцлаг амьдралдаа хинч намайг ойлгохгүй гэсэн мэдрэмж дотор амьдарч эхэлдэг. Харин яг энэ үед болохоор дуулал 139 бол танд маш том урам зориг өгнө гэдэгт бас би итгэж байна. 139-ийн 1-ээс 16-ыг харах юм бол үнэндээ бол шууд утгаараа бол та бол Бурхны өмнө маш үнцэнтэй нэг юм гэдгийг бол тодорхойлж байгаа юм. Давид ишлэлээс эхлэхдээ ингэж хэлж байна 139-ийн 1 дээр аяа эзэн та намайг судлан намайг мэдлээ гэж хэлж байгаа. Энд одоо бичиглэлийн нюанс нь харуул маш юм урам зоригтой үгээр одоо илэрхийлж байгаа. Маш хүчтэйгээр одоо илэрхийлж байгаа гэсэн юм. Та бүхэн нюанс нь бодож үзээрэй. Аяа эзэн гэж энэ чинь уулга галзж байгаа. Маш чангаар одоо тийм одоо урам зоригтойгоор хэлж байгаа үгийг бол эндээс бид нар ойлгож байна. Эндээс харах юм бол энэ зүгээр нэг бол мэдлэгийн тухай яриа биш. Мэдлэгийн тухай яриа биш. Энд гарч байгаа мэдлээ гэдэг үг нь бол хэд хэд удаа давтагдж байгаа. Тэгээ яата буюу тийм еврейгээр яата буюу нэвч шувт илүү дотн гүн үнцгийн мэдлэгийн харилцааг бол тодорхойлж байдаг. Энгийн нэгэн бие бинийгээ хараад мэдэх тухай биш. Хин нэгний тухай би хин нэгнээс сонсоод мэддэг тухай биш. Би номноос ямар нэгэн зүйлийн талаар мэдээд ойлгосон энэ мэдлэгийн тухай биш. Харин гүн үнцгийн дотн харилцааны мэдлэгийг бол тодорхойлж байгаа үг байхгүй? Тодорхойлж байгаа үг. Тийм учраас Давид яасан уулга галтаж аяа эзэн та намайг судлан намайг мэдлээ гэж хашгирж байгаа гэсэн утгатай зүйл юм. Энэ нь юу гэж хэлж байгааг Бурхан бол биднийг нэвт хардаг, нэвт мэддэг, түүний мэдлэг гүн гүнзгий бас түүний бидний хандсан хандлага бол хууршгүй хайрын холбоосыг илэрхийлж байгаа гэсэн үг. Хайрын холбоосыг илэрхийлж байгаа. Өнөөдөр Бурхан таны зүрх сэтгэлийн хаалттай хаалгыг сэтгэл доторчин бугалсан нулимсыг бусад хэлж чаддгүй айцыг шүн ганцаархнаа өөлсөн үеийг зүрхнээс чинь одоо болтол арилаагүй өвдөлтийг Бурхан харж байдаг юм аа. Тэр бас мэдэж байдаг юм аа. Бид нар өдөр бүрийн жижигхэн алхам, өдөр бүрийн сонголт, амьдралын хүнд сорилтод дуугийнхан төсөөлөх үед бас байж байдаг. Тэр бүх шаналлыг тэр харж байдаг. Тэр мэддэг нэгэн гэж ярьж байгаа гэсэн. Энэ бол Бурхан аавын халуун дулаан хайрын сэтгэлийн илэрхийлэл юм. Бид нар мэддэх гэдэг үгийг бодохдоо мэдлэгийн тухай, ойлголтын тухай тодорхойлох гэдэг. Гэтэл Бурхан таныг мэднэ гэх нь юу гэхээр нэвт нарийн мэднэ, гүн гүнзгий мэднэ гэдэг нь бол Бурхан аавын хувиршгүй хайрын тэр мэдлэгийг илэрхийлж байгаа гэсэн үг. Тийм учраас Давид үүгээр юу гэж илэрхийлж байгаа вэ гэхээр намайг мэддэг, надтай хамт байдаг, намайг зоригтойгоор бүтээсэн тэр нэгнийг би мэднэ гэдэг нь өөрөө талархал юм аа гэдгийг бол тодорхойлж байгаа. Тэгээ бид энэ сар талархлын тухай ярьж байна. Бидний амьдралд юу ч тохиолдсон ч гэсэн бидний талархал бол хийжээж алдагдах учиргүй. Давидыг бид нар харах хэрэгтэй. Давид үхэл хавцал амссан. Давид бас найзуудаа бас алдсан. Давид бас Бурхан түүнийг дуудагдсан гэдэг хаан сэдий суух ёстой байсаар байтал тэр маш олон дайснуудын дунд амьдарч маш их ганцаардаж байсан. Тэр маш их сорилтын дунд байсан. Гэхдээ энэ бүх нөхцөл байдал донд Давид энэ 139-р бүлгээр дүгнэлтээр хашгирч эхэлж байгаа гэсэн. Миний сууж босох, хэвдэх, явах,
хаашаа ч явах бүх газрыг эзэн маань мэддэгэ гэж тайлбарлаж байгаа. Хэрвээ бид нар өнөөдөр 139-ийг сайн бодох юм бол унсан нэгэнд сэргэлт ирэх болно. Айцтай нэгэнд амар амгалан буух болно. Яг өөрийгөө зарим нэг тал дээр голж байгаа нэгэнд үнцийг сэргэх болно. Замхраа, төөрөөд яах учраа мэдэхгүй байгаа нэгэнд чиглэл чамд бурхан өгөх болно. Бурхан хаан байна тэнд найдвар байх болно. 139 дэх бүлэг өнөөдөр чиний амьдралд байгаа бүх талбарт байгаа бурхныг бидэнд тунхаглаж байгаа гэсэн үг юм. Тийм учраас Давид юу гэж хэлсэн бэхээр та намайг судлан мэдлээ гэсэн дүгнэлтээр одоо уухаалan одоо урам зоригтойгоор эхэлж байгаа гэсэн утгатай юм. Тэгвэл бурхан намайг мэдэх гэдэг зүйлийг бид нар бодох хэрэгтэй. Зарим хүмүүс миний энийг хүмүүс мэдчихвэ гэж айдаг. Миний тэрийг хүмүүс мэдчихвэ, миний сул талыг мэдчихвэ гэж айдаг. Гэхдээ яг үнэндээ бол бурхан мэддэг. Бид нар хичнээн бурханаас нуусан ч гэсэн, нуугдсан ч гэсэн, ганцаарсан мэд чинь төрсөн ч гэсэн бурхан тэрийг чинь мэдэж байгаа гэсэн үг юм. Бурханы мэдлэг бол миний амьдралыг хянах биш. Бус хайрлахын тулд юм аа. Хайрлахын тулд юм. Энэ бол хайрлах мэдлэг маа гэж ярьж байгаа. Тэгвэл эндээс харах юм бол 1-ээс 6 дугаар ишлээс харах юм бол хэр зэрэг мэдэх вэ тэр үнэлэмжийг бас тодорхойлсон байна. Давид юу гэж хэлсэн? Мэдлээ гэж хэлсэн байгаа. Миний сууж босхийг та мэддэгэ гэж хэлсэн байгаа. 2 дугаар ишлэлээр хаа голоос санаа бодлуудыг минь ойлгодгоо гэж хэлсэн байгаа. Тэр сууж босхийг минь хүртэл мэддэг гэж ярьж байгаа. Энэ юуг тодорхойлж байгаа гэхээр миний үйлдэлийг ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Үйлдэлийг ярьж байгаа. Бид нар заримдаа үйлдэлийг том үйлдэлээр төсөөлөх гэж байдаг. Том алхмаар, том шийдвэрээр төсөөлөх гэж байдаг. Гэтэл бурхан мэдээж тэрийг харах гэсэн бурхан миний өдөр тутмын үйлдэлүүдийг шигсэн бас бурхан яадаг вэ? Мэддэгэ гэсэн утгыг илэрхийлж байгаа. Бид нар амьдралдаа жижиг алхмууд үйлдэлүүдийг бол хийдэг. Тэр үед бурханыг нэг бодохгүй үед бас байж идэг. Бурхан ч энэ нэг санаа тавихгүй байхдаа би өөрөө энийг аваад явчих واخа гэж бодох үед бас байж идэг. Гэтэл бурхан бидний хөдөлгөөн нэг бүрийг яах вэ? Ажигладаг нэгэн байхгүй. Ажигладаг. Та өглөө магадгүй ядарч маш хүчгүй боссон байж болох юм. Гэхдээ тэр хардаг. Та ганцаараа суугаа санаа алдаад хэнийг нэг өгүүлжиж болох юм. Гэхдээ тэр таны дэргэд таныг харж байдаг. Та залбирч чадахгүй яахаа мэдгүй чимээгүй суугаа мөччихсэн тэр тантай хамт байдаг. Яг бол таны хувьд, бурхны хувьд таны хөдөлгөөнийг бүр чухал байдаг юм аа. Хөдөлгөөнийг бүр чухал байдаг юм. Яагаад вэ? Бурхан биднийг халамжлахын тулд, хайрлахын тулд яг л тэр бурхан аавын зүрх сэтгэлээр үргэлж биднийг яг хөө ганцаардуулахгүй тулд, хязгаарч орхихгүй тулд үргэлж чиний үг үйлдэл чинь яг хөө үйлдэл чинь үргэлж санаа тавьж хардаг нэг юм а гэдгийг харж байна. 4-р эшлэлээр бас ингэж хэлсэн байна. Хилэн дээр минь ганц үгч байхаас өмнө харах тун эзэн та бүгдийг мэддэг гэж хэлсэн. Үргэлжлүүлээд хэлэх юм бол бурхан миний хэлэх гэж буй үгийг гарахаас минь өмнө мэддэг. Өөрөөр хэлбэл миний зүрх сэтгэл дотор юу болж байгааг тэр дэндүү сайн мэддэг гэдгийг энд дүрсэлж хэлж байгаа гэсэн юм. Тэгвэл асууя. Өнөөдөр энд сууж байгаа биднэрт хэлж амжаагүй, хэлж чадахгүй байгаа гуниг байгаа юу? Эзэн мэдэж байгаа. Танд өөрийнхөө талаар айцтай бодол байдаг уу? Тэр ойлгож байгаа. Та залбирахдаа ямар үг хэлхээ мэдгүй байдаг уу? Ром номдэр хэлсний дагуу чиний төлөө залбирч өгөх болно гэж хэлсэн байдаг. Ариун сүнс. Тэр өөрөө чиний төлөө ёолонгуйч хүртэл чиний өмнөөс залбирч өгдөг. Тэр залбирахыг зааж өгч өгдөг. Бидэнд сонсгож өгч өгдөг гэж хэлж байгаа. Тийм учраас заримдаа би ч годамжаар явах үед нэг залбирах сэтгэл төрөх үед өөрийн мэдээлгүй залбирч чадахгүй ч гэсэн тэр бурхны тэр ариун сүнсний тэр миний дотор ёол залбирч байгаа тэр залбирлыг мэдрэх үед бас байж идэг. Тэг би заримдаа тэрийг ойлгохгүй байдаг. Яа тэгвэл ариун сүнс залбирч байгаа учраас. Тийм учраас бурхны бидний бодол жижигэн хөдөлгөөнүүд бурханд бол нууц биш юм аа. Энэ бурхан биднийг айлах гэдэг, сүрдүүлэх гэдэг биш юм аа. Биднийг тайвшруулахын тулд юм аа гэж ярьж байгаа. Бид нар гонилох үедээ, ганцаардах үедээ, ямар нэгэн зүйл цөхрөлж шантрах үедээ хин нэгнийг өргөж хүсч байдаг.
хин нэг ирэн хайж байдаг. Харин бурхан бидэртэй хамт байдаг юм аа. Тэр миний бодож байгаа бодлуудыг буруу зүүрүү сайн муу зөв бус бодлуудыг шүүмжилдэг бодлуудыг тэр шүүмжилэхийн тулд миний бодлыг сонсдог биш юм. Харин намайг эмчлэхийн тулд юм. Миний бодлыг эмчлэхийн тулд юм. Намайг чиглүүлэхийн тулд тэр намайг харж байдаг юм аа. Тэр миний бодлыг бас сонсож байдаг бурхан юм аа. 5 дахь ишлээс харах юм бол та хойноос ба урдаас минь нөмөрлөж миний дээр мутраа тавьсан гэж ярьж байгаа. Энэ юу хэлж байгаа юм бэ? Тэр намайг мэддгээ гэдэг нь, тэр намайг ойлгодгоо гэдэг нь, тэр намайг хамгаалахын тулд юм а гэж ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Нөмөрлөж байгаа. Тэгвэл өнгөрсөн цаг хугацаанд бурхан намайг яаж хардаг вэ? Тэр миний өнгөрсөн хийсэн тэр алдааг, эмзэг, муухай дурсамжийг тэр хамгаалж зогсож үүдэг. Нөмөрлөдөг юм а гэж ярьж байгаа гэсэн. Харин одоо тэр цаг үед цаг үед тэгвэл тэр миний дэргэд хамтдаа алхаж, хамтдаа сууж, хамтдаа бодож, хамтдаа яг амьдралын тэмцлийн төлөө миний оюун санааг тэмцэрчүүлэхийн тулд надтай хамт алхдаг бурхан юм. Тийм тулд намайг нөмөрлөж явж байгаа гэсэн үг. Тэгвэл ирээдүйд урдаас гэж ярьж байгаа юм уу? Ирээдүйд тэр явах вэ? Тэр миний замыг чиглүүлж өгөх болно. Тэр миний замыг засаж өгөх болно. Миний алхааг хөдөлгөж өгөх болно гэсэн цаг хугацааг зааж байгаа гэсэн үг. Тийм учраас бурхан таны амьдралын бүхий цаг хугацаанд чиглэл тундшид бурхан өөрөө байгаа гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн үг. Хэрэв бид өнгөрсөн дурсамжиндаа хүлэгдэх юм бол бурханы өмнө очих юм бол бурхан түүний чинь хучиж өгөх болно. Бурхан тэр зүйлүүдийг чинь эдгэж өгөх болно. Тэгээ бидрийг яах вэ? Одоо хамтдаа урагшаа алхъя гэдэг тэр нөмөр нөөлгөөрөө бидрийг хөтлөн дагуулдаг бурханыг тодорхойлж байгаа юм. Тийм учраас бидний эргэн тойронд бурханы хамгаалтаас мутраас хол орон зай гэдэг зүйл бол байхгүй юм аа. Хүмүүс энэ ишлэлийг бодохдоо айдаг. Ямар амар юм бэ гэж. Харин Давид бол талархсан. Би талархал өргөнө гэж хэлсэн байгаа. Яагаад вэ? Хүмүүс ихэвчлэн ингэж боддог. Бурхан миний бүх буруу бодол, нууц, нүгэл, сул тал, уналтыг мэддэг. Би яах вэ гэж боддог. Тийм ээ, бурхан бүгдийг мэддэг. Энэ үнэн. Гэхдээ яг уу бидний мэдрэх ёстой тэр хариу үйлдэл бол айдас биш юм аа. Харин энэ мэдлэгийн цаана юу байх ёстой гэхээр бурханы өршөөлийг, бурханы нэгүслийг, тэр төгс төвчээрийг бид нар яах ёстой вэ? Харж чадах юм бол бид нар эзний нөмөр нөөлөг дотор амьдарч чадна гэсэн үг. Амен. Тэр таны нууцыг мэддэг нь таныг бүх зүйлээр чинь хайрлахын тулд байхгүй юу? Тэр таны сул талыг мэддэгч хуучин хүнээс чинь биш, харин итгэдэггүй хүний дүр төрхөөр чинь биш. Энэ ирээдүйд цоо шинэ хүний дүр төрхөөр хардаг учраас тэр таныг дэргэд амьдэрдэг юм аа. Тэр таны гэм нүглийг мэддэг ч гэсэн ирээдүйд энэ хүн өөрчлөгдөнө гэсэн тэр итгэлийн чинь дагуу тантай хамт алхдаг нэг юм а гэж хэлж байгаа. Тэгээд Давид эдгээр үгүүдийг хэлснийхаа дараа юу гэж хэлж байгаа вэ гэхээр таны мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай өндөр бөгөөд түүнд хүршгүй билээ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ үгнүүдийг бид нар боддоо зүгээр энгийн уншиж магадгүй. Гэхдээ Давидын зүрх сэтгэлээ тэнд уур амьсгалыг хилэмжийг бодох юм бол маш тийм хүчтэй мэдрэмж, хүчтэй илэрхийлэл хэмжээнд харагдаж байгаа гэсэн үг байхгүй. Үгүүдийн сонголтууд нь харах юм бол ямар гүн гүнзгий тэр ухаарал, гүн гүнзгий тэр зүрхний тэр халуун сэтгэлийг бид энэ үгнүүдээс дамжуулж ойлгож болно гэсэн үг юм. Давид юу гэж хэлсэн бэ? Таны мэдлэг дэндүү гайхамшигтай гэж хэлсэн. Өндөр бөгөөд түүнд хүршгүй билээ гэж хэлсэн. Энэ Давид юу гэж хэлж байгаа вэхээр бурхны намайг мэддэг мэдлэг нь бол дарамт биш юм а, харин эрх чөлөө юм гэдгийг харуулж байгаа. Бурхан намайг мэддэг нь бол юу аимшигтай зүйл бол биш. Харин бурхны өмнө амьдрах гайхамшигтай амьдрал юм а гэдгийг тодорхойлж байгаа гэсэн үг. Тодорхойлж байгаа гэсэн үг. Тийм учраас бүгдээрээ яах ёстой вэ? Бурхныг намайг дэндүү сайн мэддэг, дэндүү сайн ойлгодог гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм аа. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгвэл энэ ер нь 1-6 дугаар эшлэлд юу гэж одоо бид нар дүгнж хэлж байгаа вэхээр би бурхны нуух зүйл байхгүй. Яагаад гэвэл тэр намайг дэндүү сайн мэддэг юм аа.
Мөн би түүний хаараас зүхтах боломжгүй. Тэр үргэлж хамт байдаг юм аа. Би заримдаа бурхандаа гомдлож, тунж яагаад вэ гэж гуниглах үеж гисэн байдаг. Гэхдээ тэр миний дэргэд төвчээртэйгээр байдаг нэгэн. Түүний төлөвлөгөөнөөс бас гадуурх зүйл нэг ч үгүй. Тэр намайг удирддаг, удирдсаар байгаа. Хоёр дахь зүйл нь юу гэхээр хоёр дахь талархах шалтгаан нь юу гэхээр тэр надтай хамт байгаа учраас талархах хэрэгтэй. Бурхан надтай хамт байгаа учраас. Энэ 7-оос 12 дахь ишлэлийг би уншиж өгье. Таны сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл таны оршихугаас би хаашаа зугтах вэ? Хэрэг би тэнгэр үүд очвол та тэнд. Хэрэг би үхсдийн оронд орд ирээ засвал харах тун та тэнд. Үүрэн гэгээгээр жигүүрлэн далайн хамгийн анс хэсэг суул тэндиш мутартай намайг удирдах баруун мутартай надаас зурнаа. Хэрэг би харанхуйн үнэхээр намайг нөмөрнө. Намайг хүрээлэгч гэрлэн шүн гэвэл харанхуйч танд харанхуй биш бөгөөд шүнч өдөр мэт гэрэлтнэ гэжсэн байгаа. Энэ бол бурхан бид хоёрыг маш гүн гүнзгий тийм оршихуун харилцааг илэрхийлж байгаа гэсэн үг байхгүй юу? Оршихуун харилцааг илэрхийлж байгаа. Бурхан намайг хамгаалж байгаа тэр мөн чанарыг одоо илэрхийлж байгаа гэж хэлж болно. Бид нар амьдралдаа янз бүр үе шатуудыг туулдаг. Энд гарч ирж чинь тийм үү? Би өндөрлөгт гарсан ч гэсэн, би бүр газартаа шалбаагтар орсон ч гэсэн гэж. Дамраа маань сүүл эрэхтэй болохоор өрөөнд орж ирээд юу гэж хэлсэн бэхээр ахаа чулуу хагарчлаа гэж халаглаж исэн. Тэгээд түүний санааг нь бол ойлгож байсан. Дүүн бол нэлээд гүн одоо юм байлд орцсон байгаа. Тэгээд залбирч байгаарай. Бидний амьдралыг гүн харанхуйд мэт хүнд зовлон бэрхшээл толгоход бид нар Бурхныг дууддаг. Тэр үед Бурхан байдгүй гэдэг асуултууд ч гэсэн хүмүүсд тавьждаг. Тэр үед гэсэн Бурхан бидний дэргэд байж байдаг. Биднийг өндөрлөгт гарах үеч гэсэн бас Бурхан бидний дэргэд байсаар байдаг. Харин бид нар заримдаа мартах гэдэг үед бас байж байдаг. Тийм учраас хүн амьдралаа янз бүрийн шатуудыг туулдаг. Баяр баясгалтай, зовлон шаналтай, өвчнөй, ойлгомжгүй, харанхуй ямар ч найдваргүй үед бидний амьдралд Бурхан биднийг хизээж орохгүй гэдгийг Давид тунхаглаж байна. Давид тунхаглаж байна. Тэр миний амьдралын бүх замналуудыг маш нарийн нэгт нямбай харж байгаа гэдгийгс надтай хамт алхаж байгаа гэдгийг бас Давид тунхаглаж байгаа гэсэн үг юм. Тэгэд юу гэж хэлсэн бэхээр таны сүнсээс би хаашаа одох вэ? Таны оршихугаас би хаашаа зогтох вэ гэж хэлсэн байгаа. Тэгээд Давид тэнгэрт очсон та тэнд байна. Өнөөдөр бид нар амжилттай болоод баяр хөөртэй болоод ялалтай болоод хүсэл мөрөөд биелэх үед бид нар заримдаа Бурхныг мартах үед бас байж идэг. Сэтгэл хөдлөлтөө авах үед бас байж идэг. Баяр багтлынхаа тэр нөхцөл байдалд автах үед бас байж идэг. Гэхдээ Бурхан тэнд байдаг. Мартсан ч гэсэн Бурхан тэнд байж идэг. Давид амжилттай байх үедээ Бурхан байсныг бас энд гэрчилж байгаа. Тэр уруудах үедээ ч гэсэн бас юу гэж хэлж байгаа вэ? Хамгийн доод унах үед, бүдрэх үед, ганцаардах үед, өвчин шаналтай шантарч явах үед хинч ойлгохгүй, харанхуй мэд амьдрч явах юм ч гэсэн та тэнд байдгаа гэж хэлсэн байгаа. Тийм учраас ах トゥ нар минь итгэл найдраа битгий алдаарай. Бурхан тантай хамт байгаа шүү. Өнөөдөр энэ үг дэндүү бид нар сонсдог, дэндүү энгийн болцсон байж болох шиг энэ үгийг бид нар амьдралдаа өдөр болгон хор мөч бүртээ эдэлж өөрийн тэр амьдралынхаа мөн чанарыг төгс болгохч амьдрах хэрэгтэй. Тийм учраас хажуунаас загилцгээе. Тэр ямар ч үе тантай хамт шүү гэж хэлээрэй. Тэгээд юу гэж хэлж байгаа вэ гэхээр харанхуй намайг нуух болов гэж бодсон ч харанхуй тэнд харанхуй биш гэж хэлсэн байгаа. Заримдаа бид нар хүнд хэцүү нулимстай үедээ туулах үедээ шаналлтай тулалдах үедээ за би яг ингээл эндээ дуусах юм байна да. Яах ч аргагүй юм байна да. Би энэ нөхцөл байдлыг давж гарахгүй юм байна да. Бурхан хаанд байгаа юм болоо гэдэг бодлууд. Бурхан яагаад ийм зүйлүүдийг намайг энд ялагдаж амьдрахыг хүсэж байгаа юм бах та гэж бодсон ч гэсэн Давид юу гэж хэлсэн бэ? Тэнд Бурхан байх болно. Бурхан өөрөө гэрлээрээ байх болно гэж хэлж байгаа гэсэн үг.
Тийм учраас Давидын амьдралд үхэл хагцал тулгарх үеч гэсэн Давид хүнд хэцүү нөхцөл байдал тулгарх үеч гэсэн урал шаруултанд тулгарх үеч гэсэн хамгийн хайртай хүмүүс нь орхих үеч гэсэн Давид тэр үед Бурхныг олж харж байсан юм. Тэр үед Бурхныг хүлээж байсан юм. Тэр үед Бурхантай ярилцаж байсан учраас тэр өнөөдөр бидэнд бодит одоо жишээ тунхаглаж байна. Тийм учраас ах トゥ нар минь сэтгэл санаа чинь гониглох үедээ ганцаардах үедээ эзэн тэнд байгааг хизээж битгий мартаарай. Амжилтанд хүрэх үедээ мөрөөдөж байсан Бурхнаас залбирж байсан тэр амжилтандаа хүрэх үедээ бид нар амар тайван болж идэг. Харин Давид тэр амжилтан дээр Бурхантай хамт амар тайвныг эзэлдэг байсан гэдгийг харж байна. Тэгээ 10 дугаар ишлэлээр ингэж хэлсэн бод тэндж таны мотор намайг өдөрдөж баруун мотортай надаас зурна гэж хэлсэн байгаа. Заримдаа Бурхан биднийг оргил дээр байгаад яагаад би тэнд байна гэж хэлж байгаа шалтгаан нь биднийг илүү хөөрөөд хөөсрөөд алга болчихгүй тул бидийг даруу байлгаж ухааруулж дахиад зөв чиглэл рүү явуулахын тулд Бурхан биднийг тэр оргил дээр бидэнтэй хамт байдаг юм аа. Бид нар оргил дээр гарах үедээ халт гიშх үед бас байж дээ. Бас бид нар гүн ангалд унах үед ч гэсэн бас юу вэ? Тэр биднийг тайвшруулах гээд бидний дэргэд байдаг юм аа. Тэр заримдаа бид төөрсөн үед бодолж явж явах үед тийм үү? Библи уншаад ойлгохгүй байна, залбираад ойлгохгүй байна, хүмүүс чуулганд ирээд Бурхны үгийг сонсоод ойлгохгүй байна гэх үед ч гэсэн тэр яах вэ? Хэрэг үнэхээр чин зэрэг сэтгэлээсээ Бурхныг ирэх үед Бурхан биднийг төөрсөн амьдралаас чиглүүлчих болно. Мөн эндээс харах юм бол бид нар энд одоо 7 сарын үеэс харах юм бол та хизээж ганцаараа биш гэдгийг бодох хэрэгтэй. Хизээж ганцаараа биш. Магадгүй та ганцаарлыг мэдэрч байгаа бол энэ бол мэдрэмж. Гэхдээ Бурхан тантай хамт байгаа гэдэг нь бол үнэн шүү. Бурхан тантай хамт байгаа. Асуулт байна. Та одоо айцтай байна уу? Чиний ирээдүйд тодорхойгүй байна уу? Дотроо ядарсан, хоосорсон, нулимсаа нууж байна уу? Хүмүүсээс нууж хэлж чадахгүй шаналлтай байна уу? Бид нар энэ байдлаар удаан явах учиргүй хүмүүс юм. Бид нар ийм байх тусам эзнийгээ дуудах ёстой. Та өөрийгөө орхигдсон мэдрэмж төрчтэй ингэж энэ цагт амьдарч байгаа бол та өөртөө ингэж хэлээрэй. Эзэн минь таны оршихуй надаас хизээж холдохгүй. Би үүнийг мэднэ. Би харахгүй байсан ч гэсэн та надтай хамт байгаа гэж тунхаглаарай. Тэр үед Давидыг тэрвэрчсэн тэрвэрлэлт. Тэр онцгой Бурхны тэр оршихуйг та хүлээж авах болно. Яг л Бурхан бидэд тийм амласан үг байгаа шүү дээ. Хизээж хаяхгүй, хизээж орхихгүй гэж хэлсэн байдаг шүү дээ. Бид нар зовлонтой байх үедээ энийг мартчих гад байдаг. Бид нар баяр хөөрөлтөй болох үедээ бас энэ үгийг мартчих гад байдаг. Тийм учраас Бурхны амлалт гэдэг бол нэг талын харилцаа гэдгийг та бүхэн хэлжсэн. Гэрээ бол хоёр талын харилцаа. Амлалт бол чи ямар байхаас үл хамааран би хийнэ гэсэн харилцаа гэсэн үг юм. Бурхан биднийг хайрлсан ямар нөхцөл шаардаагүй. Бид нар Есүс Христээр ирэх үед гэм нүгэлтэй нэгэн байсан, бардам нэгэн байсан, завхаа нэгэн байсан, өөрийнхөө дураар амьдардаг нэгэн байсан. Бусдад буруу зүйлүүдийг хийдэг нэгэн байсан. Хийж байгаа гэм нүглүүдийг буруу гэж боддог нэгэн байсан. Харин Бурхан биднийг тийм гэм нүгэлтэй байхад, адгийн тийм нэгэн байхад Бурхан яасан бэ? Чи тийм байсан ч гэсэн би чамд хайртай. Тэгвэл хайртай юм бол ямар нэг юм хийгээч гэж хэлсэн. Тэр хүүгээ ямар ч гэм зэмгүй хүүгээ бидний төлөө заалмаа дээр үлгэрсэн юм. Бид бүх гэм нүглүүдийг түүн дээр тогсон юм. Тэгээд тэр өхүүлээ зогсохгүй биднийг аварсан эзэн юм аа. Тэгээд авраа зогсохгүй чиний аврал хизээж алдагдахгүй гэж тэр бас тунгалсан юм аа. Амен. Тийм учраас ах トゥ нар минь Бурхан намайг хизээж явахгүй би хизээж намайг орхихгүй. Таны оршихоос би хизээж зугтаж чадахгүй гэдэг нь юу хэлж байгаа вэ? Авралаа авсан хүний тунгаглал байхгүй юу та. Амен. Тийм учраас битгий ганцаардаарай. Энэ дэлхий чамааг үнцэнтэй гэж бодож байсан тэр нэгэн чамааг орхиж болно. Чи ямар нэгэн эд хөрөнгөтэй болох ч бүх амьдралаа түүнд зориулаад чи түүнийг авч чадахгүй гэж болно. Гэхдээ Бурхан чамтай хамт байгаа. Амен. Давид үүнийг л ярьж байгаа. Үүнийг л ярьж байгаа. Бид нар Давидын олон түүхүүдээс
насан туршдаа суралцж байдаг. Гэтэл Давид нь 139-ээр бидэд гой дүгнэлтийг тухалж шүү дээ. Тэр өөрийнхөө туршлагыг бидэнд хуваалцсан. Тийм учраас ах トゥ нар би танд хэлмээр хизээж ганцаараа биш. Та хизээж ганцаараа биш шүү. Амен. Бурхан чамайг хизээж орхихгүй, хизээж хаяхгүй. Тийм учраас бид нар талархахгүй байхын аргагүй амьдралаар амьдарч байгаа юм аа. Ийм талархлаар дүүрэн хүн амар хамгаалан байж чадна. Ийм талархлаар дүүрэн хүн хүнд хэцүү нөхцөл донд төвчээртэй байж чаддаг. Амар амгалан байж чаддаг юм гэж ярьж байгаа. Хажуу найзтай хэлцгээ та хизээж ганцаараа биш шүү гэж тунгалцгаая. Бид нар нас дээр гараад ирэх үедээ бид нар ч явахтай. Би ч нас дээр арай гараа. Юу нэ хүнгээ насан тэгээд тэтгүүл гараад ирэхээр ингээд нийгмээс холдоод ингээд ганцаарч байгаа юм шиг мэдрэмж учраас төрж идэг. Эсвэл заримдаа хүн эмнэлэгт байгаа хүнийг харахаар бас би энэ өвчнөдөө тэр чигээрэл ингээд газар энэ хорвоод ингээд ийм өвчнөд туулцлаа гэж бодох үед бас байж идэг. Тийм учраас ах トゥ нар минь таны амьдрал ямар ч нөхцөл байдлууд Бурхан таныг хизээж хайхгүй, хизээж орхихгүй гэдэг итгэл чинь таны амьдралыг эдгэх болно. Таны биеийг, таны итгэлийг чинь эдгэх болно гэж ярьж байгаа гэсэн. Амен. Тийм учраас та бүхэн хүнд хэцүү тулах үедээ эзэн минь Давид юу гэв? Таны оршихуйс би хаашаа зогтох вэ? Би дээрж очсон, доош очсон, хаашаа ч явсан та надтай хамт шүү дээ гэж тунгалах хэрэгтэй. 13-аас харцгаая. Учир нь та гэдэс доторыг минь хэлбэржүүлж, эхийн минь хөвлөд намайг бүрдүүлжээ. Би аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул танд талархал өргөнө гэж хэлсэн байна. Давид бол тийм мэдлэг боловсролын хувьд бол Бурхны таньж мэдэх теологийн хувьд бол маш өндөр боловсролтой нэгэн байсан гэж бас хэлж болно. Тэр хэрэглэг ухааны хувьд бол тэр ямар мэдлэгтэй байсан бол бид нар мэдэхгүй. Гэхдээ тэр яасан бэ? Гэдэс дотрыг минь хэлбэржүүлж гэж ярьж байна, тийм үү? Өөрөөр хэлбэл тэр Бурхны мэдлэг түнд ямар гүн гүнзгий доторхыг нь хүртэл мэдрүүлж, таниулж байгааг эндээс өөрөө хуваалцаж байгаа гэсэн үг юм. Өнөөдөр энэ хэсэг бол юу хүний одоо итгэж хүний одоо амьдралын үнцийн оршихуун зорилгыг бол тодорхойлж байгаа. Бидний амьдралын эхлэл бол хинээс ихтэй вэ? Зүгээр нэг хин нэгнээс төрсөн те бие махбодын харилцаанаас эхэлтэй юу гэж хүмүүс тодорхойлж байна. Харин Давид болохоор юу гэж ярьж байгаа вэ? Та намайг эхийн хөвлөд бүрдүүлжээ гэж хэлсэн байна. Тийм учраас та өнөөдөр энэ дэлхий дээр хүн болж төрсөн нь бол Бурхан таныг бүтээсэн юм аа. Та санамсаргүйгээр бүтээгдээгүй. Санамсаргүйгээр. Хүмүүс бол тиймэрхүү дүгнэлтүүдийг амьдралаас ирж харж, хайж, харьцуулж дүгнэх үед бас байж идэг. Гэтэл ертөнцийн суурьас өмнө те Бурхан таныг эхийн хөвлөд бүрдүүлнэ. Таныг тэр нэгэн болохоор бүтээснийг энд тунхаглаж байна. Тийм учраас бүх хүний амьдралын эхлэл бол Бурханаас ихтэй юм аа. Амен. Өнөөдөр таны нүд, таны зан чанар, таны авьяас, таны сэтгэлгээ, таны дуу хоолойны өнгө, таны мэдрэмж те, таны хөл гар, урт богино ч юм уу янз бүр байсан тэр бүх зүйлүүд чинь Бурхан яасан бэ? Бурханы мэдлэг дотор айл үдийнэ програмчлагдсан тэр нэг юм аа. Тийм учраас та санамсаргүй хүний тоонд одоо те тэр нэмэгдээд бүтээгдсэн нэг юм бол биш юм. Харин Бурханы зорилго тооцоолол дотор бүтээгдсэн хүн юм аа. Амен. Энэ үнэн ямар үнэлэмжээс биднийг авардаг вэ гэхээр би бол энэ дэлхий дээр алдаатай төрсөн. Надад ямар нэгэн өөрийгөө хараад голох энэ мэдрэмжээс биднийг авардаг. Эсвэл надад ямар ч үнцэн байхгүй гэдэг энэ мэдрэмжээс биднийг авардаг юм аа. Чи бол үнцэнтэй нэг юм а гэж ярьж байгаа. Яг энэ номлыг бэлдэж байгаад болохоор надад маш олон хүн тэгж хэлж ирсэн учраас би бас ингээд аврагтаал байсан байна гэж бодож эхэлсэн. Яг л миний хувьд амьдралд маш олон одоо ийм асуудлууд их байсан учраас тэр хэмжээгээр өөрийгөө голох те одоо үн цэнгүй гэж бодох биел гэдэг нэг юмрхүү харилцаанууд хандлагууд маш их байсан. Харин хэн нэгэн хүн яг үгээр чи Бурхны дотор үн цэнтэй
Тэгээ тэрийг ингээд нотлоод Библи уншаал дахиад ингээд номлол сонсоод ихээр бурхан дандаа яадаг гэсэн бэхээр чи миний хувьд үнцэнтэй би чамайг хайхгүй. Би чамайг ямар байгааг дэндүү сайн мэднэ. Би чамайг айл үедийн ихийг хөвлөгөөс тэг өвн би чамайг бүтээсэй. Хинбэ гэдэг чи би бүтээсэй гэдэг үгмэн намайг яасан бэ? Өдрөөс өдөрт, жилээс жилд, цаг хугацаанаас цаг хугацаанд амьдралын шалгуур сорилтоос сорилт дунд намайг яасан бэ? Аварсаар байгаа юм аа. Аварсаар байгаа. Тийм учраас аварсаар байгаа гэдэг үг бодох хэрэгтэй. Өнөөдөр та нар гой сайхан үгийг сонсоод ярьж болно. Гэхдээ бид нар амьдрал дээр дараа нь өөрт нь тийм зүйл тохиолдохоор бид нар ярьсан шиг амьдрч чадахгүй, тунхлаж чадахгүй гэдэг асуулт үүдэг. Тийм учраас Давид юу гэж хэлж байгааг маш том сургамжийг бидэнд хэлж байна. Чи бол Бурхнаар бүтээгдсэн чиний амьдрал Бурхнаас ихтэй юм аа. Чи Бурхны хувьд бол хамгийн үнцэнтэй Бурхан чамайг шаглаж ингээ бүтээсэй гэж тодорхойлсныг дурдж байна. Тийм учраас ах トゥ нар минь ээ. Амьдралыг харахтаа Бурхан намайг бүтээсэн тэр үн цэнээр өөрсдийгөө үнэлж харж амьдраасаа гэж бас хэлмээр байна. 14 дугаар эшлэлээр ингэж хэлсэн. Хамтдаа уншъя 14-ыг. За хамтдаа уншъя 3. Би аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул танд талархал өргөнө. Таны үс гайхалтай бөгөөд сэтгэл минь сайн мэднэ гэж ярьж байгаа. Энэ өөрийгөө зөв үнэлэмжийг тодорхойлж байгаа. Энэ бүтээгчийг бас үнэлж байгаа үнэлэмжийг бас тодорхойлж байгаа. Хэрэв та энэ үгийг үнэхээр ойлгоод энэ үгэн дээр та үнэхээр ач холбогдол өгөх юм бол энэ үгийг та бясалгаж чадах юм бол юу болох вэ? Та өөрийгөө хайрлах үнцнээс сэргийж чадна. Өөрийгөө байгаагаар нь ойлгож хүлээж авах тэр үнцнийг бий болно гэсэн үг юм. Та энэ үгэнд итгэх үед энэ 10-аас 14 хүртэл энэ үгэнд итгэх юм бол юу болох вэ? Та өөрийгөө голох биш. Танд жижиг сажиг өөрийгөө голж байгаа ямар нэгэн тийм зүйлүүд байгаа бах. Харин та өөрийгөө хайрлаж эхлэх үед, Бурхны дотор үнцэнтэй гэж бодож эхлэх үед, Бурхнаар бүтээгдсэн, Бурхан надтай хамт байгаа гэдэг тэр ойлголтыг итгэлээр хүлээж авч эхлэх үед гологдолтой холбоотой готрон үгүүд алга болох болно. Тэгээд эсрэгээрээ Бурхныг хүндэтгэж магтах болно. Хэрэв бид нар өөрийгөө голж байгаа бол юу болох вэ? Бурхны бүтээлийг доромжиж байгаатай яг адилхан шүү дээ. Бурхныг ямар хинбэ гэдгээр үнэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас Бурхан таныг бүтээсэн. Бурхан таныг бүтээсэн. Бид нар өөрийнхөө үн цэнийг ухаарч эхлэхэд юу болдог вэ? Бурхны дуу хоолойг сонсож эхэлдэг. Бурханд илүү нээлттэй хандаж эхэлдэг. Бурхныг хүлээж чадаж эхэлдэг. Энэ дэлхийг ямар ч хуурч өөрчлөсөн ч гэсэн юу болох вэ? Бурхны дотор амьдрч чадаж эхэлдэг гэсэн утгатай зүйл юм. Тэг учраас ах トゥ нар минь ээ. Та бол үнцэнтэй Бурхны хувьд бол аимшигтай бөгөөд гайхамшигтай бүтээгдсэн бүтээл юм аа. Тэгэхээр хүмүүс таныг яаж үнэлж болно? Таныг яаж дүгнэж болно? Тэгэхээр Бурхан таныг бүтээсэн. Бурхан таныг өөрийнхөө хүүгийнхэн амиар золин байж таныг хайрлсан. Хайрн хизээж явах вэ? Хувьшгүйгээр таны дэргэд байгаа юм аа. Хэрэв бид нар голлогдолтой байх юм бол, гомдолтой байх юм бол юу болох вэ? Бурхныг харж чадахгүй болж эхлэх юм бол, Бурхнаар бүтээгдсэн гэдгийг хэлж чадхаа, бүтээгдсэн гэдгээ бид нар харж итгэж чадахгүй бол биний амнаас юу гарах болно? Би чадахгүй, би хангалтгүй, би дутуу, намайг хайрлахгүй байна, надад санаа тавихгүй байна гэдэг үгүүд гарч эхлэх болно. Харин Бурхан юу гэж хэлж байна? Өнөөдрийн үгээр дамжуулаад чи бол гайхамшигтай бүтээлээ гэж хэлсэн байна. Бурхан талархацгаая. Бурхан талархацгаая. Өөрийгөө үнэлж эхлэхэд бид нар бусдыг бас өрөөлийг бас Бурханы хайраар харж эхэлдэг юм а гэж хэлж байгаа. Бид нар бусдыг буруу нүдээр харж эхэлнэ гэдэг нь шүүдэгтэй, гомдолтой нүдээр харж эхлэхэд би Бурханы өмнө өөрийгөө яг тэгж дүгнэдэг гэсэн утгатай байхгүй. Харин бид нар өөрийгөө Бурханы өмнө хайрлаж эхлэхэд, Бурханы дотор хайрлаж үнэлж эхлэхэд бусдыг ч гэсэн яах вэ? Хайрлаж үнэлж эхэлнэ гэсэн утгатай зүйл юм.
Амен. Харин бид нар Бурхны өмнө өөрийгөө амьдрахтаа надад энэ байхгүй яв да. Бурхан би ийм байх ёстой байсан. Би эндээ сэтгэл хангалуун бус байна гэвэл бусад хүмүүс чинь бас яг тэгж дүгнэж тэгж л хайрлаа гэсэн үг юм. Таалагдах хүнээ хайрлаад таалагдахгүй хүнээ таалахгүй гэсэн утгатай зүйл. Харин өөрийгөө та бүхэн Бурхны дотор үнэлээрэй. Хайрлаарай. Амен. Байгаагаар чинь Бурхан таныг хайрлаж байгааг та бүхэн өөрийнхөө итгэл үнэмшил дотор үнэлэн суулгаарай гэж хэлж байгаа гэсэн үг. Амен. Таны дэргэд байгаа хүн чинь сайн ч бай, муу ч бай, ааштай ч бай, аашгүй ч бай, алдаатай ч бай. Тэр бол Бурхны бүтээл. Тэр хүн Бурхан бас хайртай. Амен. Заримдаа хэцүү хүн таны дэргэд байж болох юм. Хилээд ойлгодгүй хүн бас таны дэргэд байж болох юм. Халамжлахад халамжлалт хэцүү хүн байж таны дэргэд байж болох юм. Гэхдээ яг хөө тэр хүнд чинь Бурхан хайртайг хизээш мартаж болохгүй юм. Амен. Ийгвэл чуулсан үнэхээр төгс болно. Тийм шүү. Тийм учраас та бүхэн маань ажил төрөл програм хөтөлбөр хүмүүсийн хоорондын харилцсан ярилцахыг сонсохоос илүүгээр тий өөрийгөө Бурхны өмнө үнэлээд бүх хүмүүсийг Бурхны тэр бүтээл гэж хараасаа гэж хэлмээр. Амен. Тийм учраас өнөөдөр сүүлийн нэг Амрам байна нэлээд бодогдож байгаа. Тэгээд хамгийн их одоо сайндаж, муудаж, тэ удаан одоо ингээд явсан ах дүүсийн нэг. Тэгээд тийм байх хэмжээгээрээ маш их ойр дотн болсныг бас мэдэрсэн. Яг тэгвэл маш их шалгалуулж ирсэн ч гэсэн тэр намайг тэр хүнээр дамжуулаад Бурхан надад хайраа ойлгуулж ирсэн. Төвчээрээ ойлгуулж ирсэн. Дахиад уучлахыг ойлгуулж ирсэн. Магадгүй тэр хүнд ч гэсэн надаар дамжуулаад бас ойлгуулсан зүйлүүд их байсан баг. Тийм учраас хэдий хол тустай байсан ч гэсэн яагаад ч юм бид нар сүнсээр хамт байсан. Тэгээд тэр сүлд ирээд хэлэхдээ ахаа чулуу агарцаа дахиж эвлүүлж чадахгүй байна гэд. Гэхдээ нарийн юм нь бол хэлэх юмнууд нарийн юмнууд байсан боловч ер нь маш хүнд юм түн тохиолжээ гэж бодсон. Тийм учраас ахтун нар минь сантайш муутаач чиний дэргэд байгаа хүмүүс бол Бурхны бүтээл. Битгий мартаарай. Зан чанар чинь таарахгүй байсан ч гэсэн тэр хүн бол Бурхны бүтээл. Есүс ямар хэцүү байсныг бид бодох хэрэгтэй. 12 дагалдаг чинь арзагналдаад, маазраад, янз бүрийн амбиц карьер яриад тий? Юм бол дэрэгд нь хин төрүүлж очиж харагдах гэж уралдаал. Хин тэргүүнд орох уу гэдгийг хүртэл гэр орноороос хүмүүсээ хүртэл дуудуулж Есүс рүү ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдож байсан ч гэсэн Есүс тэднийг хайрласаар байсан. Хайрласаар байсан. Нүднийх нь мөнгө хулгай хэлсэн ч гэсэн хайрласаар байсан. Өөрөө гимшээд ирээсэй гэж, өөрөө ойлгоод ирээсэй гэж боломжуудыг үзэл олгосоор байсан. Амен. Тийм учраас бид нар бусдыг хайрлах нь бусдыг ямар нүдээр харах вэ гэдэг нь бол энэ хүний хүсэл Бурхан маш нарийн бүр арай гэж хэлгэн цаашаа бүр гайхамшигтай бөгөөд аимшигтайгаар Бурхан өөрөө оролцож бүтээснийг бид нар санах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар бусдыг яах вэ? Хайрлаж Бурханыг бас хүндэтгэх тэр зан чанараа бид нар сэргээж чадна гэсэн үг байхгүй юу? Амен. 14 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байгаа. Төрхөө олоогүй хөврөл байхад минь таны нүд харж л байсаа гэж ирж байна. Вау. Хөврөл байхад хүртэл Бурхан яасан бэ? Харж ирсэн гэж байна. Амен. 3D, 4D, 5D юм цаашаа байна шүү дээ, тийм үү? Яха цаашаа байна шүү дээ, тийм үү? Тэгээд таны нүд харж л байсаа гэж ирж байгаа. Энэ ямар гоё Бурхан биднээс ерөөсө хараагаа салгаагүй салгадгүй гэдгийг бол дахиад ноцолж байгаа гэсэн үг байхгүй. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад бүгд ном тань бичигдсэн байжээ гэж хэлсэн байна. Өнөөдөр тэгвэл энэ дэлхий дээр энэ газар энэ чуулган дээр энэ дахтуу болоо сууж байгаа нь бол зүгээр нэг санаандгүй зүйл бол биш юм аа. Бурхны зоригтой түүх үргэлжилж байна. Үргэлжилж байна. Бурхан таны төрөх өдөр үдийн одоо харах юм бол үр хөврөл гэж байна шүү дээ. Харж л байсаа гэдэг нь таны төрөх өдөр, таны өсөх, ямар орчинд өсөх, таны амьдралтай хүлд орох
И анхны тэр аав ээж гэж хэлэх үг, анхны аа үсгээс сурах, цэцэрлэгт ороод найс өгтөө болох. Тэгээд тэр хугацаанд тань тохиолдох те зовлон бэрхшээл, сорилтууд, ялалтууд, алдаанууд, те сэргэлтүүд, эзэнтэй уулзсан тэр аврал, энэ хорвоог орхих, тэгээд эцсийн өдөр эзэнтэй хамт амьдрах бүх төлөвлөгөө чинь нарийн чамдлан, шагнагдсан бүтээгдсэнийг энэ мотор бидэнд өгүүлж байгаа гэсэн. Айл хэдийнэ бичигдсэн байна шүү дээ. Амен. Бид нар ирээдүйн тухай хүмүүсээс асуудаг шүү дээ, тийм үү? Бид нар ч биш л дээ, хүмүүс бол нэг лам бөөрөө явдаг шүү дээ. Ирээдүйн тухай бид нар гинэ. Тэ? Тэгээ учраас та нар маань аюулгүй сайн төвлөрч сонсоорой, тэ? Төвлөрч маш сайн чухал юм ярьж байгаа учраас маш сайн төвлөрч яг миний амьдрал шингэж орж байна уу? Ингээд гэгэлцэж байна уу гэдэг биш. Яах вэ гэхээр Бурхан бүгдийг чинь нарийн чамдлан, шаглан бүтээснийг бид нар ирээдүйн амьдрал Бурханы гартайхан байна гэдгийг бид нар харна гэсэн үг байхгүй. Бид нар тэгвэл ирээдүгөө хинээс хайх вэ? Үүнээс хайцгаая. Үүнээс хайцгаая. Эзний үг рүү тэмүүлцгээе. Тэ? Энд бол таны энэ дэлхийг орхих хүртэл бүх цаг хугацааг тэнд маш нарийн бичсэн байна, тийм үү? Та ингэж явбал ийм болно. Та тэгж явбал тэгж амьдрна. Та ингэх юм бол ингэнэ гэдэг бүх зүйлүүд чинь Библиэлд бичигдсэн байна. Та ингэсэн байна. Одоо энэ хөлөөрөө гიშиг. Та ингэсэн байна. Энэ замаар яваа гэдэг. Энэ бүх зүйлүүдийг төлөвлөгөө Бурхан яасан бэ? Зорилго нь эцсийн өдөр мөнхийн амьдрал дээр биднийг хүргэхийн тулд бүх нарийн төлөвлөгөөг тэнд бичсэн байжээ гэж хэлж байгаа. Амен. Тэгээ учраас Бид Коринт 13 дээр иддэг итгэл найдар хайр гураас хамгийн агуур хайр юм а гэж хэлсэн байгаа ш тийм үү. Тийм учраас Бурхны үг нь бол хайраар бичигдсэн. Амен. Хайраар бичигдсэн учраас бид нар сайтай муутай алдаатай те санаатай санаандгүй төлөвлөсөн Бурхан яасан бэ? Тэр бүх нөхцөл байдлууд хайраа биднийг яасан бэ? Хайраар удирцаад байгааг бол тодорхойлж байгаа гэсэн үг юм а. Амен. Хажуунаас та хэлцгээ. Бурхан таныг хайрынхаа төлөвлөгөөгөөр бүтээсэн шүү гэж хэлээрэй. За юу гэж хэлж байгаа хүмүүс хариу үзэл хүлээж авч гэнэ үү? Тэгвэл бид нэг ийм итгэлээр одоо ийм үгийг хүлээж авч өгөхөд юу болдгоор миний үг хэл өөрчлөгдөнө. Тэгээ сүүлд миний хамгийн бодож байгаа үг хэл өөрчлөгдөх талаар нэлээд бодож байгаа бол шиг бодох тусам аймаг сорилттой тулгарч байгаа. Бодох тусам бүр нуугцсан янз бүрийн тийм үгнүүд гарч ирэх гээд бүр ингээд зовоож байгаа. Тэгэхээр би тэрийг нөгөө ингээд тоохгүй орхицсан байсан байна гэдэг зүгээр нэг хизээний цаг тий энэ бол буруу энэ бол хийх хэрэггүй гэж нэг өрөө тавьсан байсан байна гэдэг тийм хугацаанд гарч иж байгаа. Тийм учраас энэ Бурхан намайг тэр хэмжээгээр цэвэрлэгээ хийх үгийг засах боломжууд нэгдэж байгаа юм шиг санагдаад байгаа. Бид нар үнэхээр Бурханы хайрын дотор төлөвлөгдсөн гэж итгэх юм бол бид нар яах вэ? Биднэрт оюун санаа тогтвортой болно. Бодол санаагч нь зөв тогтвортой болно. Ингээд салхи шиг ингээд салхи ханаас салхилсан иш ингээд гялалцаад явах биш. Яг л Бурхныг үгийн дагуу цих болно гэсэн үг байхгүй. За тэгээд яг өөрийгөө бусдын амьдралтай харьцуулахаа болж эхэлнэ. Харьцуулахаа болж. Яг тийм хандлагын өгөөд зан чанарууд гарч ирнэ гэсэн үг байхгүй. Харьцуулах гэдэг нь юу гэж бодож байна? Энэ хүн яг иймтэй болтлоо. Тийм аа. Хөөе, энэ иймтэй очиад надад авч өг. Би иймгүй надад авч өг гэдэг тийм биш. Харин яг хэвээр байгаа зүйл нь өөрөө Бурхан байх болно гэсэн үг байхгүй. Тэгээд яг мөн тэр хүн өөрийнхөө энд амьдралынхаа замлыг химнэлийг хүндэлж харна гэсэн үг байхгүй. Үнцэнтэй гэж харна. Би итгэлийн зам бол үнцэнтэй. Эзний замаар явах нь бол үнцэнтэй гэж хүндлэж харьцна гэсэн утгатай байхгүй. Хамаа намаагүй хэлэхгүй гэсэн үг байхгүй. Юу ч тохиолдсон би энэ замаар амьдрна гэдгийг л тодорхойлж байгаа гэсэн үг. Мөн үг хэл юу болох вэ гэхээр зовлон бэрхшээл тулгараад яагаад би ийм тулгараад надад ийм тулгараад байна гэдэг тийм юмэг те одоо ингээд өргөлттэй юм шиг харагдаж ярьдаг ч юм уу те эсвэл нэг залтайхан үг хэрэглэж ярьдаг ч юм уу те эсвэл нэг цаадаа санаа агуулад ингээд ярьдаг тийм үг хэл нь таслагдана. Харин эсрэгээр энэ үйл явдлаар дамжуулаад Бурхан ямар төлөвлөгөө боловсруулсан бэ ирж хайдаг хүн болно гэсэн. Амен. Өнөөдөр чи мөнгөгүй байлаа гэж бодож үзье. Өнөөдөр чи харилцааны асуудалтай байлаа гэж бодож үзье. Чи түүнийг засгаж эсвэл хүнээр засуулахгүй эсвэл хүний нүлээ авах хэрэггүй.
Энүүгээр дамжуулаад бурхан надад юу зааж өгч байгаа бэ гэдэг энэ итгэл чинь бурхан намайг хайрын төлөвөнд бүтээсэн юм а гэдэг итгэл үнэмшлээс эхэлнэ гэсэн үг байхгүй. Амен. Тэгээ бид нар үг гэл хандлага маань тэгээс засагчаасаа гэж хэлмээр. Мэдээж зарим зүйл амаргүй байх болно. Гэхдээ бид нар хийсээр байх үед өөрчлөгцөөр байх болно. Амен. Өөрийгөө бүү голоорой. Өөрийгөө бүү голоорой. Бусдыг бурхны нүдээр хараарай. Бурхан таны амьдралыг бүх талбарт тантай хамт байгаа шүү. Тэр үргэлж тантай хамт байх болно. Тийм учраас тайвшрал зориг хоёрыг хамт байгааг мэдснээр дамжуулаад бид нар олж авна гэсэн утгатай зүйл юм. Өнөөдөр таны ирээдүй бол бурхны дотор үн цэнтэйгээр төлөвлөгдсөн байгаа. Ирээдүй гэж бий шүү. Хамтаа залбирцгаая. Хамтаа эзний өмнө залбирцгаая. Өнөөдөр эзэн бидэнд хэлж байна. Хин хүнээс илүүгээр би чамайг дэндүү сайн мэднэ гэж эзэн хэлж байна. Бид нар эзэн намайг мэддэг гэдэг зөндөө магтандуу дуулдаг, сонсдог хүмүүс зүгтд ярьдаг, суралцдаг. Гэхдээ яг амьдрал дээрээ би яг эзэн намайг мэддэг гэдэг тэр итгэл үнэмшлийг үн цэнийг би болгож байна уу? Давид хэлж байна. Тэр чамайг судлан мэдсэ. Тэр чамайг шаглан уралсан. Чиний сууж босхийг чинь мэднэ. Чиний үйл хөдлөлийг чинь мэднэ. Үг хэлхээс өмнө чиний зүрх сэтгэл, оюун санаанд юу болж байгааг